Эдгээр их сургуулийн оюутнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сэлб голоо хамгаалах, бохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор гол дагуу хогийг цэвэрлэлээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас сэлб гол цэвэрлэх чаленжийг гаргасан бөгөөд энэхүү өнөөдөр эдгээр их сургууль уг чаленжид нэгдэж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооноос Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо хүртэл байрласан сэлб голын эрг орчмын хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр их сургууль 2023-аас 2024 оны хичээлийн жилд 2000 гаруй оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш гадаадын их сургуулиудтай хамтарч ажиллаж ирсэн туршлагатай сургууль юм а. Өнөөдөр эдгээр их сургуулийн оюутнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сэлб голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Тухайлбал эдгээр их сургуулийн маркетинг, эрх зүй, аялал жуулчлал, багшийн боловсролын чиглэлээр сурдаг 50 гаруй мэргэжлийн оюутнууд оролцсон байна. Эдгээр сургуульд нийгмийн хариуцлагын маркетинг гэдэг хичээл ордог. Тэгэхээр энэ хичээлийн хүрээнд бид зөвхөн танхимд биш сурсан мэдснээ одоо бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бид өнөөдөр манай маркетингийн салбарын оюутнууд, эрх зүй, мөн шинхүү оюутнууд нэгдээд сэлб голоо цэвэрлэе гэсэн уриалгатаагаар энэхүү ажлыг хийж байна. Тэгэхээр олон улсад энэ нийгмийн хариуцлагатай энэ үйл ажиллагаа бол аль эрт дэлгэрсэн. Тэгэхээр одоо Америк нэгдсэн улсад яаж вэ гэхээр одоо урьдчилаад кофе аваад кофеныхаа биелийг ингээд тавьсан байж байгаа. Энгийн жишээхэд тэгээд өнөөдөр нөгөө кофе ууж худалдаж авч чадахгүй хүмүүс очиод тэр биелийг аваад кофе авч явах жишээтэй тий. Тэгэхээр иймэрхүү нийгмийн хариуцлагын хүрээнд энэ залуучууд маань өөрсдөө санаачлаад их дэлхий байгалаа хайрлах сэлб голын энэ бохирдсан хэсгийг цэвэрлэж байгаа нь бол манай залуу үеийнхэн маш одоо зөв төлөвшөж байгаагийн нэг хэлбэр гэж би ойлгож байна. Эдгээр их сургууль нь чанартай сургалт, чадварлан мэрэгжилтэн ёс зүй, хариуцлага, хүнлэг нэгдмэл байдлыг эрхэм болгон 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн өдөр орой хичнээн хэлбэрээр бакалавр, магистр, докторийн төвшөнд 20 гаруй мэрэгчлэр сургалтаа явуулж чадварлаг мэрэгжилтэнг бэлтгэсээр иржээ. Эдгээр их сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон зүйлсийг хийж ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь өнөөдрийн их цэвэрлэг юм а. Тэгээ одоо нэг 100 цаг ирж байгаа. Хүмүүс аял зугаалганд явна. Тэгээ голын эргээрээ ер нь хогоо бити үлдээгээрэй л гэж хэлье. Бид нар болохоор сая бол MRT-ийн гүүрнээс арчилтаа гүүрний цаатлын гүүр хүртэл ер нь аль цэвэрлсэн байгаа. За юу тулгамдсан зүйл гэх юм бол одоо нөгөө нэг голын орчмоор цэвэрлсэн болохоор яг нөгөө нэг гол дотор орсон хогуудыг авахд жоохон хэцүүлээ. Тэрнээс бол бусд нь аль гайгүй байла. Нийгмийн хүрээнд ингээд өөртөө ингээд гоё уриалаад ингээд хийж байгаа болохоор гоё. Тэгээд энэ челленжд маань оролцоорой, идэвхтэй оролцоорой. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас сэлб гол цэвэрлэх челленжийг гаргасан бөгөөд энэхүү өнөөдөр эдгээр их сургуулийн оюутнууд уг челленжид нэгдлээ. Сэлб голын эрэг дагуух хог хаягдлын цэвэрлэгээний хүрээнд 3 орчим метр талбайг цэвэрлсэн байна.